Шинэ өглөө ирлээ. Шинэ өглөө сэрлээ. Урамтай өглөө. Урамтай өглөө. Өглөөний минь төргийн сонсогчдоо лавг гаригийн урамтай өглөө нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаа өсвөр насны хүүхдүүд хаана хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг тухай Монгол Улсын боловсролын их сургуулийн арга зүйн тэнхимээс гаргасан судалгааг танилцуулна. Мөн хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон өнгөрүүлэх тухай зөвлөгөө мэдээлэл дуулгахаар бэлтгэлээ. Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсролын судалгаа арга зүйн тэнхимээс хот хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн багш эцэг эхчүүдийн хүмүүжлийн тухай ойлголт хандлагыг тодруулах зорилгоор төвөр судалгаа хийхэд өсвөр насны хүүхдүүд интернетэд ихэнх цагаа өнгөрүүлдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Үүний шалтгаан нь гэр бүлийн амьдралын таагүй нөхцөл 58%, нийгмийн хямралтай байдал 47.1%, цахим орчинд 36.5%-аар нөлөөлж байна гэсэн үр дүн гарсан байдаг. 14-өөс 16 насны 100 гаруй сурагчдаас авсан интернетийн аюулгүй хэрэглээний талаарх ойлголтыг илрүүлэх судалгааг нэгтгэвэл интернетийн аюулгүй хэрэглээ гэдгийг 30 минутын сошиал ертөнц, фейсбુકийн кодын нууцлал, анхаарал татсан пост бичихгүй байх, танихгүй хүнтэй найзууд болохгүй байх, утсаа нүүрнээсээ хол байлгаж нүдний шил зүүх, бие биедээ соёлтой хандаж хүлээцтэй байх, худлаа мэдээллээс хол байх, насны онцлогт тохирсон мэдээллээ үзэхэ гэж сурагчид тодорхойлсон байна. Харин энэ насныхан интернетийг ямар үед хэрэглэдгийг сонирхож үзэхэд 12.3% нь өглөө, 25.1% нь өдөр, 39.2% нь орой, 5.2% нь хичээл дээрээ, харин 49.7% нь чөлөөт цагаараа сошиал орчинд идэвхтэй байж цаг өнгөрөх хэрэгсэл болгодгоо гэж хэлсэн байна. Түүнчлэн Facebook орчны аюулгүй хэрэглээг чухалчилбал Facebook хаягийн нууцлалын тохиргооны талаарх сурагчдын ойлголтыг тантахад сайн мэднэ гэж 7.8%, бага зэрэг мэднэ гэж 26.4%, мэдэхгүй нь 47%, хариулаагүй 26.4% байсан байна. Сайн мэддэг гэж хариулсан хүүхдүүдээс мэддэг зүйлээ тодорхой бичээрэй гэхэд нууц кодоо 14 хоног тутам солих, хувийн мэдээллээ оруулахгүй байх, төвчээртэй байх, танихгүй хүнтэй холбоо тогтоохгүй байх зэргээр хариулжээ. Дээрх судалгаанаас харахад Facebook-ийн нууцлалын тохиргоог мэдэхгүй 60-аас дээш хувь, мөн нэг хүүхэд багадаа 3-аас 4 группт нэгдэж сошиал ертөнцтэй харилцдаг байна. Цахим дарамт гүтгэлэг доромжлолд өртөж эсвэл мэдэрч байсан тухайн лавлахад 16 хүүхэд хариулаагүй, 73 хүүхэд тийм зүйл тохиолдож байгаагүй, 21 хүүхэд ямар нэгэн байдлаар мэдэрч байсан бөгөөд өөрөөр хэлбэл судалгаанд оролцсон сурагчдын 21% нь цахим дарамтад ямар нэгэн хэлбэрээр өртөж байсан гэжээ. Цахим дарамт мэдэрч байсан хүүхдүүд багадаа 5 группт байдаг. Зарим нь хэдэн группт нэгдснээ ч мэддэггүй. Цахим дарамт гүтгэлэг доромжлолд өртөж байсан 10 хүүхэд тутмын нэг нь сөрөг үр дагавартай зүйлс хийх талаар бодож, 10 хүүхдээс 4 хүүхэд нь л энэ талаар гэр бүл эцэг эхтэй хэлдэг байна. Нийгэмшлийн хувьд өсвөр наснаас айдас бий болж эцэг эх хүүхдийн дотн харилцаа хэм хэмжээг баримтлах, өөрийн зан төлөвөө удирдан чиглүүлэх нь буурсан байна. Бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар нь суурь боловсролын төвшнгөөс эхлэн буурсан нь тэдний бусдын санаа бодол, үйл хөдлөлд шүүмжлэлтэй хандах хандлага нэмэгдэж байгааг илэрхийлнэ. Яг энэ үедээ өсвөр насныхан чөлөөт цагийнхаа 49.7%-ийг цахим орчинд өнгөрөөж байгаа ч хэрэглэж байгаа интернетээсээ өөрийгөө хэрхэн хамгаалах, өөрөө хэрхэн аюулгүй оролцох талаар ойлголт нь хангалтгүй байгаа нь харагдаж байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлж болох вэ?
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр үндэсний агуулгыг дэлхийд уриатаагаар үйл ажиллагаа явуулдаг Монгол контент компанитай хамтран хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын талаар судалгаа хийжээ. Нийслэлийн хэмжээнд 2019 оны байдлаар өсвөр насныхан чиглэсэн чөлөөт цаг өнгөрүүлэх 389 газар талбай, төв байдаг гэж бүртгэгдсэн байна. Тодорхойлбол улсын спортын төв 18, чирэгжүүлэх клуб 37, хүүхдийн туслан 22, спорт цогцлбор 22, сургалтын төв 50, үзүр үйлчилгээний газар 44, кино театр 7, мөсөн гулгуур 23, спорт талбай 134, өдөр өнжүүлэх 50 байдаг байна. Нийслэлд 13-аас 18 насны 53700 хүүхэд байгаа бөгөөд тэдний 30% нь л дээрх газар төвүүдээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Кино үзэх, ууланд алхах, хөгжим сонсох гэд хүн бүрийн хүсэл сонирхол өөр өөр. Гэвч бүгд л өөрийнхөө дуртай зүйлийг эрж хайж байдаг. Ялангуяа өсвөр нас бол өсөлт, хөгжилт, боловсролын цаг байх ёстой. Тиймээс үр бүтээлтэй хоббитой болох нь л маш чухал. Интернетэд ихэнх цагаа өнгөрүүлэх биш, харин өөрийгөө хөгжүүлэх, сурах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх боломж тэдэнд олон бий. Жишээлбэл гүйх, теннис, бокс гэх мэт ганцаарчилсан спорт, багийн спорт, ном сэтгүүл унших, шүлэг нийтлэл бичих, эсвэл блог хөтлөх, хөгжим тоглох, мөн сонсох, гэрэл зураг авах, видео бичлэг хийх, гадаад хэл сурах, видео тоглоом, хоол хийх, ууланд алхах гэх зэргээр шин зүйлийг туршиж үзэх, судлахыг илүүд үзэх хэрэгтэй. Сонсогч танд лав гарагийн урамтай өглөө нэвтрүүлгээ бэлтгэн хүргэлээ. Энэ өдрийн ажилд тань амжилт хүсье.